Ажилтны машин гэдэг утгаар нь хүмүүс их дургу байдаг юм шиг ер нь хараад байна. Одоо энэ машиныг аваад сая чиржсэн газар дахиад очиж дахиад машин байж байгаа. Тэгэл нөгөө цагдаа наач ихээр нөгөө хүмүүс нь гадж хил ам юм боо юм болно. Хүмүүс ерөөсө хашихгүй байж нэг дөрөв нэн битээ тавиа гэдэг ахтал ерөөсө мөнгөний нэг дөрөв нэн тавиасан. Тэр л зовлон тэр. Хүүхдүүдийг явжсэн хүүхдүүд үлээ яалцгүй баха. Гот штий. Оо. Би нэр хүүхдүүд ойрлоод ингэ цэцэрлэгээс ав яалцгүй ингэ үлдэж чадахгүй тооцоогоо их гэдэг мөнгө төгрөг гисээр яагаад гэсэн хуучлаар гэдэггүй. Тухайн үед яг хэлж байгаад нэг зарим усууд хөдөлж байгаа юм. Хөдлөл тухайн газраас би машин очиад хөдлөл явангууд буцаал намайг явангууд буцаж ирээд зогсчихдог байхгүй юу. Ачнаа гэсэн тэмдэгтэй байхад л ингээд доор нь бүгд ингээд зогсчиход байхгүй. Тэгээ хөдлөхөөр хөдлөхгүй надад. Эсвэл ингээд зарим ингээд дотроо суудсан сайхан ингээд буу алаад ирсэн. Бараг л зогсоод зогсчихсан машин хулгай гэж явчлаа л гээл бөө юм болно. Тэгэл ардаас нь ингээд машин үрж очиод тэр чинь мэдээч хүн байхгүй юм чи тэгэл ачаал явна шүү дээ. Тэнгууд өө та нар мосоос та нэр байрны болонд отож байгаад гарч ирээд ачлаа авах нь ярьдаг байхгүй. Биднүүсийг бол хүмүүс их муугаар яриа шүү дээ. Атаглаад хажуугаар зөрсөн машин зүр таам зайлаач гэдэг юм. Одоо энэ ч дараа муухайг нь. Хүмүүс өөрөөсөө тэгэл нэгдүгээрийг нь тавьчаад хамгийн гол тэрнээс их бохомднаа. Тэгээд урдуур шахан, хажуудлаа шахан, боон машин руу нойломж үзсэн, бөшгөл зүудсэн зарим нь тэгээд 9 жилийн болоо шүү дээ. Ясам дээр биднээс ажиллаа хийгээл явж байгаа л хүмүүс шүү дээ. Өнөөдөртөө ингээд нэгдүгээр орол хаваар ажиллаа. Сая харж байгаас дагаж яваа те. Ямар их бөглөрөөд байгаа. Хотын төвөр бол бүр энэс илүү бөглөрөөд гэж бодож байна. Тийм л байна.